Сайн байцгаана уу? Өмнөх бичлэгээс бид Кришна бурхан хэрхэн дэлхий дээр заларч ирсэн тухай сонссон. Камсагаас айсан Васудева бяцхан Кришна Гокул гэдэг газарт Нанда Махаражийн гэрт авчирч өгсөн шүү дээ. Энэ цагаас хойш бяцхан Кришна төрсөн эцэг эх буюу Васудева Деваки хоёртой биш, харин Нанда Махараж Яшода ээж хоёрын халамжинд ор Вриндаванд өсөж төрсөн юм а. Кришнаг төрсөнд баярлсан Нанда Махараж шин төрсөн хүүгийнхээ баярыг нэжгэр тэмдэглэж өнгөрүүлжээ. Вриндавны бүх хүмүүс шинэхэн төрсөн хүүд нь баяр хүргэхээр бэлэг сэлтэй барин хурж ирж элбэг дэлбэг найр наадам хийж гинэ. Харин нөгөө талд өөрийг нь ирээдүйд хөнөөх дайсан хаа нэгтээ төржигсэн байгаа гэдгийг мэдсэн Камса айж бушуухан түүнийг олж устгахыг хүсэж байлаа. Иймээс тэр Бутана нэртэй нэгсдэг шуламд сүүлийн 10 хоног төрсэн бүх хүүхдийг хөнөөх даалгавар өгсөн байна. Бутанаач хэлсэн ёсоор нь хийж хүүхдүүдийг хулгайлж явсаар эцэст нь Гокулд Кришна хөнөөхөөр хурж ирлээ. Бутана аимшигтай дүр төрхтөж Кришна дээр амархан очихын тулд маш үзэсгэлэнтэй сайхан эмэгтэйн дүр тувраад Нанда Махаражийн ордон руу орлоо. Түүний хувирсан төрхийг харсан хүмүүс түүнийг охин тэнгэр гэж бодсон тул ямар ч саад хориг үзүүлсэнгүй. Иймээс Бутана амжилттайгаар Кришнагийн байга өрөөнд орж ирсэн ба түүнийг харангуйтаа л асар их хүч чадалтай нэгэн гэдгийг ойлгожээ. Харин Кришнагийн ээж болон бусад хүмүүс түүнийг сайн санаатай охин тэнгэр гэж бодож байсан болохоор ямар ч сэжиг авсангүй. Ингээд Бутана бяцхан Кришнаг өвөр дээрээ аваад мөөмөн хөхүүлж гинэ. Үнэн дээр тэр Кришнаг хордуулж алахын тулд хөхөндөө хор түрхчихсэн байж л дээ. Энгийн хөөхт бол Бутанагийн хөхөнд амаа хөргөнгүүтэй л хордон үхэх ёстой. Харин бяцхан Кришна бол энгийний хөөхд биш, дээдийн дээд бурхан учраас юу гэж Бутанагийн хор төдийхөнд хордох билээ? Кришна Бутанагийн хөхнөөс хамаг хортой сүүг нь юу ч болоогүй юм шиг хөхөж дуусгасныхаа дараа түүний амьдралын хийг нь сорж залхиж эхлэв. Ингэхдээ Бутана аимшигтай ихээр өвдөж гар хөлөөс харвагнуулан намайг тавиач хэмээн хашгирч гарлаа. Түүний хамаг биеийнх нь хөлс гол шгэл урсан гарч байсан бөгөөд аимшигтай чангаар ойрлон байшингаас угаан жолоогүй гүн гараад нилээн гүйсээр газарт үхэтхийн унлаа. Түүнийг унахад газар дэлхийд оргиж аянг цахилгаан бовоо гэлтээл чих түлхийрэм чангаар нүрэглэв. Үүнийг харсан Вриндавны малчид болон гопи нар айж бас гайхаж яаран сандран гүйж ирэв. Бяцхан Кришна яасан бол гэж тэдний санаа зовж байлаа. Аз болоход бяцхан Кришна өгсөн Бутана шулмын цээжин дээр охтын айсан шинжгүй тоглож байхыг хараад гопи нар гүйн очиж түүнийг тэврэн авсан бөгөөд саяныг уужрлаа. Хэдийгээр аимшигт Бутана шулам Кришнаг хортуулж алах зорилготойг Кришна мэдэж байсан ч гэлээ. Тэр бүх амьд бодголууд сайн сайхныг хүсдэг болохоор Бутанад дээдийн дээд ажлыг өгсөн юм а. Бүхний дээд бурхан Кришна энэ шулмын хөхийг нь хөөхөж сүг нь уусан. Тэгэхээр Кришна түүнийг ээжигээ хэмээн хүлээн авсан гэсэн үг. Үүнээс болоод Бутанагийн бие трансцендент болж тэр бүх нүглээсээ ариуссан байна. Улмаар тэр ангижралд хүрсэн бөгөөд хожим нь Вриндавны малчид түүний өгсөн биеийг шатаахад түүнээс маш анхлам сайхан үнэр гарч байсан хэмээн Шримад Бхагаватам сударт бичсэн байдаг.